хэрэг байгаа үзэж хараагүй байгаа. Ерөнхий логикийг бол би хэд удаа хэлсэн шүү дээ. Ерөнхийдөө бол нэгэнт жагсаалтын гишүүдийг нам өргөн барьсан бол тодорхой хэмжээнд бас буцаад эргэж одоо буух эзэнтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл хэрвээ нэгэн талаа жагсаалтанд намын баг хурлаар батлаад намын одоо гишүүд батлаад оруулсан бол тэр үнтэй бол хариуцлага тооцох тодорхой хэмжээний механизм бас жишээ нь жагсаалтын гишүүдээр бол тодорхой хэмжээнд байх ёстой. Хоёрдугаарт бид нэр олон дахин ярьж байгаа. Ер нь бол гишүүдтэйгээ хариуцлага тооцсон өргөн барих буцаад одоо ард иргэд нэгэн цонгосон бол буцаад одоо тодорхой хэмжээнд тооцоогддог байх хэрэгтэй. Мэдээж одоо 4 жилийн дараа бол тооцоогдоод хэрэг болохгүй бол сонгохгүй болоод явчихсан. Гэхдээ явцын донд бол бас тодорхой хэмжээнд тооцоогоод бодох шиг юм хариуцлага тооцох асуудал бол зайлшгүй байх хэрэгтэй. Бид бол энийг хүлээн зөвшөөрж байгаа шүү дээ. Чухам яг ямар процедураар яаж орж иж байгаа гэдэг нь бол өнөөдрөх үед бол өргөн баригдаг учраас би бол хэлэх одоо боломжгүй байна. Ер нь бол хариуцлага бол хаана байх хэрэгтэй. Ёс зүйн болоод тодорхой хэмжээний одоо тангалтайгаа уялдсан хариуцлага бол зайлшгүй байх хэрэгтэй. Чуулганы хуралдааныхаа 70-аас доошгүй дээш хувьд нь суугаагүй бол өгүүлэн татахын үндэслэл болно гэдэг нэг заалтын төлөө хүртэг бас хэлсэн байгаа хэлсэн. Гэхдээ энэ дээр тань ямар байх хэрэгтэй? Бид одоо энэ дээр хэлээд ах юм байхгүй угаасаа л одоо тодорхой хэмжээний хэрвээ тассан бол тодорхой хэмжээнд одоо 30-аас их хэмжээнд одоо таслаад явах юм. Нийт одоо чуулганыхаа 30-аас дээш хэмжээнд таслах юм бол тодорхой хариуцлага үүрнэ гэдэг. Энэ дээр ярих асуудал байхгүй шүү дээ. Хэрвээ тийм бол тэгэл хариуцлага үүрэл хэрвээ орж ирж байгаа бол тийм заал. Ер нь бол бид нар бүгдээрээ ярьж байгаа шүү дээ. Тассан гишүүдээ бол нийт одоо олон нийтэд зарлж байна. Тодорхой хэмжээний одоо тэдний цаг тассан байна гэдэг юмнууд зарлж байгаа. Энэ зарлж яана гэдэг чинь өөрөө бид нар тодорхой хэмжээнд хариуцлагатай байхын тулд олон нийтлэл зарлж байгаа. Сошиалууд гаргаж тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол юу ч маргаадах асуудал байна. Шүүхэлгчээс гадна Батбаатар сайд улсын хурлын нарандгүй бас юм. Гэхдээ ер нь бол ёс зүйн асуудлаас тэр тангахтай холбоотой асуудлаас тэр тодорхой хэмжээний хариуцлага бид нар хаана байх хэрэгтэй байхгүй юу? Энийг бол бид нар ерөөсөө үгүйсгээгүй. Тэр тусмаа одоо чуулганы танхимд за яг мэдээж одоо олон нийтэд цуглаад төлөөлөд ирсэн олон түмнээ төлөөлөд нийт сонгогчдод төлөөлөд ирсний хүний үгийг бол одоо хааж боож болохгүй. Тэр утгаараа бол одоо хэлсэн үгэндээ бол хариуцлага өрөхгүй ч гэдэг юм иймэрхүү асуудлууд бас байж болно. Яг тэгэхээр тодорхой хэмжээнд тэр олон ард түмнийг одоо төлөөсөн юм чинь тодорхой үгээ бол хэлж явах хэрэгтэй. Тэдний дуу хоолойг бол гаргах хэрэгтэй. Энэ бол ардчлалын нэг том хэлбэр шүү дээ. Гэхдээ буцаад эргээд хариуцлах нь яг ямар хэлбэрээр байх вэ? Үнэхээр юугаа чуулганы таслаж яваад байгаа бол хариуцлага тооцоол хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ёс зүйн одоо алдаа гаргаад ирвэл тодорхой хэмжээнд хариуцлага байх л ёстой. Түүнээсээ тэрийг бол ёс зүйн тодорхой хариуцлага болоод одоо тангараасаа нэтсэн бутсан ийм асуудал байх юм бол тэрийг би их хурлын одоо олон сонгогчдод төлөөлж яах гэдгээр бол бас хязгаар тэргээр бол хааж болохгүй байхгүй. Тийм болохоор тодорхой хэмжээний хариуцлагыг бол байх ёстой л гэж үзэж байгаа. Ямар хэлбэрээр орж ирэх үү гэдэг асуулт. Зөөлхөн байгаа хугацаанд арай чангалжуулаагүй бол зөвштэй ер нь хариуцлагын асуудлуудыг бид нэр сөхөн зөв. Ганцхан одоо яг ямар асуудлууд байх вэ? Хамгийн гол асуудал бол ард иргэдээс сонгогдсон улсын хурлын гишүүн хэлж ярих одоо ардчлалын зарчим бол байх ёстой. Өөрөөр хэлбэл одоо 60 мянган иргэнч байдаг юм уу 120 мянган иргэнэ төлөөлөд ирсэн бол тэр бодиттой эрх чөлөөтэйгээр бүх ард иргэдийн үгийг одоо илэрхийлж явах ийм боломж олцоог л хамгийн гол нь олох асуудал байхгүй. Энэ бол улсын хурлын гишүүний бүрэн эрх, улсын хурлын гишүүний үүрэг байхгүй дээ. нэг асуудлаа Дэд даргын нэг үүрэг нь гишүүдийн эрцийг бүрдүүлэх байдаг шүү дээ. Гишүүд тэр нь яагаад хуралдаа ирэхгүй вэ? Үнэхээр ажилдаа болоод нь эсвэл зүгээр өндөр ямааргүй юм явах юм уу? Гараа ирчих юм. Яг одоо тэгээ энэний ард дээр хариуцлагын асуудал нэлээ зөвшөөрөх болов гэж бодож байгаа шүү дээ. Зөвшөөрөх цэгцэрхэл болов. Түүнээс ш одоо ингээд улсын хурлын мандат өгөх гишүүнээ бид нар чинь бас нэг болгоныг ингээд цэцэрлэг өгч араас нь хөөгд байх чинь бас энэ чинь нэгдүгээр ухамсарын хувьд бол төлөвшсөн хүмүүс шүү дээ. Тэгэхээр араас нь гүгэл өчигдөр өнөөдөр явчих гэдэг одоо утгагүй асуудал байхгүй дээ. Тэгэхээр энийг нэг хүн дээр үүрэг оногдоод ч гэдэг юм уу дид дарга одоо араас нь гүйж хуралдаа цуглуул гэхээсээ илүү тэр нөгөө нэг зарчим руу н оруулж ирэх хэрэгтэй, хууль руу н оруулж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би ярьдаг штеп. Хулгай хийгээд байгаа хүнийг 1000 яриад чи одоо хулгай хийх нь одоо буруу шүү, нүгэл буян шүү, нүгэл одоо үйлж байгаа шүү гэж одоо 1000 хийгээд нэмэргүй адилхан одоо авах нь бол аваад явдаг штеп. Ганцхан тэр камер байгаа ч гэдэг юм уу ямар нэгэн нөхцлөө тэр хүн хулгай хийх боломжгүй болгосон тохиолдолд тэр хүн хязгаарлагдах асуудал байхгүй. Тэрнтэй адилхан улсын хурлын гишүүний тодорхой хуулиудад суугаад тэр хүн
одоо тасалж болохгүй тийм үү? Тэр хүн одоо тодорхой хэмжээнд идэвхтэй оролцох нөхцөлийг л бий болгох асуудал байхгүй. Яг гоо гişүүдийн хариуцлагын асуудал байх нь зөв. Гэхдээ энэ хуулийг нөгөө буруугаар ашиглаад те дургуй улс төрч өгч юм уу чанхан дуурсан гişүүдийг нэг. За яг тэр үнцгийг нь одоо хууль ороод ирэх тэгээ тэрийг харъя. Ямар одоо боломжтой орж ирсэн байна. Миний ганц болгоомж бол хэлээд байгаа шүү дээ. Нийт сонгогчдоо төлөөсөн бол тэр хүн бүрэн эрхээ эдлэх боломжийг л олох хэрэгтэй. Энийг ерөөсөө хааж болохгүй. Хамгийн гол асуудал энэ байхгүй да. Тэгвэл хэрвээ энийг л хаах юм бол тэр ард иргэдийн дуу хоолой нэвтрэх боломжгүй болно. Тэр илэрхийлж байгаа тэр хүний арчил, тэр хүний одоо ажиллах боломж олцоог ямар нэгэн байдлаар хаах, айлгах, сүлдүүлэх одоо ярьж хэлэх боломжийг хаах асуудлыг л одоо бид нар хааж одоо хийж болохгүй юм. Гол асуудал юу юм бэ? 2025 баг хурал дээр зарим гишүүдийг түтгэлзүүлэх тухай бас яригдсан. Энэ тал дээр таны хувьд юу ямар байрсалтай? Яг гоо ер нь бол урд өмнө ч бас бид нар төтгөлзгөөс асуудлуудаас яригдж байсан шүү дээ. Бас 10 хэдэн гишүүнээс бас төтгөлзүүлээд бид нар явж байсан. Буцаад эргэж одоо хүмүүс нас нийт төрийн сэргийх тийм асуудлууд яригдж байсан. Ер нь энийг бас буцаад эргээд тийм хэлбэрийн олох асуудал байж байгаа. Хуулиас одоо нэг удаагийн асуудал бол асуудлаар бол бүгдийг шийдээд байгаа асуудал бас биш. Хууль шүүхийн байгууллага яг хэрэг эцэгтэйгүү байхад ингээд намын гişүнчлээс юм асууж байгаа юм. За энийг тэгээд хяналтын хороо авч үзэх бах. Энд дээр бол тодорхой шийдвэр гарах бах. Түүнээс ч одоо нэг асуудыг бол шууд одоо дарга үгээрч гэдэг юм ингээд явах нь бас буруу багтаа мэдээж дарга бол хэлсэн шүү дээ. Энэ чинь хяналтын хороонд бол асуудал өгөн хяналтын хорооноос гарч ирж урд өмнө ч байсан хяналтын намын дэргэдэх хяналтын хорооноос тодорхой шийдвэр гарч иж асуудал шийдэгчсэн. 2025 онд